За сайн бацгаано гэрэлтэм гэргээ подкастын маань ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор Оросын холбооны улсад хил гайлын мэрэгчлэр төгсөөд ирсэн манай хөөрхөн Ариуна маань оролцож байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч подкастэнд маань хүрэлцэн ирсэн танд баярлалаа Ариуна. За тэгээд намайг ийм гоё подкастэнд урьж оруулсанд баярлалаа. Тэгээд миний хувьд гэхээр би бас 4 хүүхэдтэй айлын том охин байгаа. Тэгээд айлын том охин учраас бас аавын хайртай хүүхэд, хайртай охин. Тэгээд бас мэдээж эрэг жохон ирэх тэрэндээ ч юм уу тэр ерөнхийдөө юмыг бол нэг айлын том болохоор бас хийн даван туулна гэд тэдгээс өдийг хүртлээс амьдраад ирсэн байгаа. Зарим ам дээр жохон өөрийнхөө ханддаг, өөрийнхөө ялж дийлдэг, гардаг цааталт нь. За тэг нэг иймэрхүү амьдралаар амьдраад өдийгөөс хэрсэн байгаа. За. Тэгэхээр ерөөхдөө айлын том өөртөө маш их ихтгэлтэй тий. Өөрийнхөө ер нь бол амжилтанд хүрдэг, ялдаг, чаддаг. Тэгээд би сонссон л доо ийм цэргийн сургууль сураад ирсэн гэдгсэн тий. Тэр одоо ийм ялагч тий, ийм мундаг эмэгтэй ямар цэргийн сургууль сурчөө. Яагаад одоо энэ гэрэлтэм гэргий гэд тий. Одоо цэргийн сургуулиас арай өөр энэ сургалтанд байна бас ороод ирсэн бэ. За тэгээ энэ тухайд болохоор мэдээж яриг би нөгөө манай аав цэргийн хүн. Тэгээ багасаа ер нь аавыгаа ингээл аавшгэл хүн болно гэж төлөвшөж өссөн. Тэгээ тиймдээ ч ерөнхийдөө бол цэргийн сургууль сонгож орсон байгаа. Тэгээд миний зан харшинт бас тохирсон гэж үздэг. Тухайн үед бол тэгээд цэргийн сургуулийг бол улаан дипломтой төгссөн. Тэгээд Монголдо ирсэн. Тэгээд Монголдо ирээд ер нь бол доктороор сурах бодолтойгоор ирсэн байгаа. Тэгээд докторийн материал бүрдүүлээд явж байхдаа нөхөртөөгөө танилцсан. За тэгээд нөхөртөөгөө болохоор 2015 оноос танилцсан. Тэгэл ер нь удаагүй бас тэгээ хүнтэй нөхөртөөгөө суугаад тэгээд ер нь нөгөө нэг цэргийн талбар дээр байсан гэр бүлдээ байсан миний нөгөө нэг өөрийнхөө чаддаг мэддэг одоо би гэсэн болгон жоохон хэцүүдэж эхэлсэн байгаа. Би бас тэгж чадахгүй өгрээд ер нь бол жоохон гэр бүлийн харилцаа нөхөртөөгөө харилцах харилцаан дээр асуудал үүссэн. Тэгээд одоо энийг яаж өөрчлөх үү яах вэ гэд бодоо явж исэн чинь 2019 оны 10 сард болохоор зэрэг би яг энэ сургалтыг надад хүн санал болгосноор энэ сургалтанд суусан. Тэгээд үнэхээр бас баяртай байна. Тэгээд энэ сургалтыг суурсаас би бас хосуудын бит хоёрын харилцаан дээр арай жоохон өөрчлөлт орж байгааг бас жаргалтай гараа өөрчлөгдөж байгаа гэсэн мэдэрсэн. Тэгээд бас энэ сургалтыг сонгож ирсэн сурсан байгаа. Зөв. Одоо тэгэхээр цэргийн сургууль сурж байгаа яг хосын харилцаан дээр ирэхээр яг тэр сурцсан байсан арга барил зан чанар одоо бие гэж штэ тий. Магадгүй цэргийнхнийг ингээ харахаар мэдлээ гүйцэтгэе заа гэл тий. Ингээл амар мундаг харахалтайгоо харагддаг штэ. Тэгээд яг хосын харилцаан дээр ирэхэд яг юу нэгээд жоохон хэцүү асуудалтай байсан бэ? За би болохоор цэргийн сургууль сурнаа гэдэг маань 5 жил сурсан. Тэгээд би болохоор зэрэг тэслэгч офицер гэж явдаг. Тэгээд эхний мэдээж яриг 2 жил мэдээж яриг жоохон мэдлээ гүйцэтгийг тэгээ 3 дугаар курсаас эхлээд нөгөө тэмцээн уралдаанд ороод ингээд шагналж урамшуулд ороод бас хаврын намрын конференцд ороод төрүүлж исэн. Ингээд эхлэнгүүд нөгөө нэг би гэдэг маань амар өссөн, эго маань өссөн. Ингээд ирэнгүүд цаашааж би ингээд тэслэгч болоод тэгээ тангараа өргөөд ирэнгүүд ерөнхийдөө жоохон тушаах зан руу яваад эхэлсэн. За тэгээ энэ зам маань нэлээд олон жилийн турш одоо 3 жилийн турштай ингээд явц учраас дараа нь хүнтэй суухад бол жоохон тушаадаг, захирдаг, замдардаг тэр тал руугаа яваад тэгээд тэр мэн болохоор зэрэг манай нөхрийн хувьд жоохон тохиромжгүй. Тэгээд тэрэн дээрээс жоохон асуудал гарч ирсэн. Тэгээд өөрийгөө бас өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг мэдчихсэн боловч болохгүй яваад исэн. Тэгээд энэ үнэхээр бас гэрэлтэм гэргийн сургуульд орсноор эмэгтэй хүн бас өөрийгөө эмэгтэй хүн талаас нь эмэгтэйлэг байдлаар яаж нөхөртөөгөө бас эвтэйхэн ойлгуулад тэгээд тэрнгээрээ бас яаж нөгөө хосын харилцаагаа бас аварч үлдэх вэ гэдгийг сурч үлдсээр илүү давуу талтай юм болов уу гэж харж байна да. Яг зөв. Тэгээ миний хувьд ч гэсэн би айлын том. Тэгэл нөө томууд ч ингээл дүүнраа захиргаадал тий хөөе тэрийгтийг энийг ингэх гээл ингээл бүх санаачлагыг өөртөө авал ажлыг бужигнуулаад ингээл хийх хандлагатай байдаг. Тэгээд би ч гэсэн одоо нөхөртөөгөө суучаад миний одоо гаргаж ирсэн алдаа юу вэ гэвэл юмын заачих гал ерөөсөө энийг ингээ энийг тгий гээл. Тэгээ манай нөхөр сүулдэ ингээ жоохон намайг ингээд юм ярих гад эхлэнгүүт би чамаас зөвлөгөө авахгүй шүү. Наад чиний сэтгэл одоо зүйчтэй гэр бүл мэддэг эдэр чинь онол практик дээр өөр байдгийн шүү гэдэг ингээд ерөөсөө ингээд эр хүний хувьд бол яг юм хосын харилцаан дээр ингээд надаас суралцаад би ээж нэм шиг байгаад ч юм уу дарга нэм шиг эсвэл ах их чинь нэм шиг байгаад энэ харилцаа бол аюу тийм тохиромжгүй тэгээд улам ингээд харилцаа хүүтэ хүндий болгоод ойлголцохгүй болгоод хэрүүл маргаантай болгоод ийсэн л та. Тэгэхээр нөгөө хосын харилцаан дээр шал өөр характер, шал өөр зам байдал яг гэрэл хайгуул хийж
өөртөө төлөвшүүлж яг олох нь чухал юм байна гэдгийг яг тэгэхэд бас баталж харж илаа. Тэгээд манай Ариунагийн маань хувьд тэгвэл ингээд би ингэн би чадна би юм те. Тэгвэл тэрийг тэгчих гэл нэг юм одоо зэрэг цэргийнхний те ингээ автоматар гарч байгаа. Энэ зам байдалд ер нь ямар өөрчлөлт хийвэ? Ямар одоо үр дүнд хүрвэ? Нөхрийн хариулт яаж одоо илэрч вэ? За миний хувьд болохоор зэрэг нөгөө тийм зааж зандрах тий нөгөө тушаах гэсэн юм айгүйх явдаг байсан. Та тэгэнгүүт жишээлх юм бол одоо нөгөө өөрөө хийхээсээ илүү хүнд зааж зандардаг тий нөгөө нэг тэрийг тушаалаар ингээд хийлгүүлэх гээд байдаг. Тэгээд тэр зүйл маань болохоор зэрэг одоо сургалтанд ирснээр бас би бас нөхөртөө тий одоо ингээд үйлчлэх хэрэгтэй юм байна. Би нөхөртөө халамжлах, хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг сурч авснаар тэрийг үлдэж эхлэхэд нөхрийн маань хүүтэн хүндээ харилцаа ч юм уу тий нөгөө нэг үл ойлгосон байдал нь арай өөр болоод тэгэнгүүт одоо нөхөр маань эргээд намайг одоо хайрын харцаар харж эхэлдэг ч юм уу тий эргээд бас надад айгу тийм намайг юу хүсэж байгааг нь ойлгохыг хүсэж тэрнгээр бол илэрсэн байгаа. Тэгэхээр миний бодлоор бол бас нөгөө бид хоёрын харилцаа одоо 2019 оны байснаас одоо байгаа байдал шал өөр болсон. Хүмүүс хүртэл ингээ хараад үнэхээр бас нөгөө тий өөрчлөгдсөн байгааг минь хараад ингээд зүгээр эргэн тойронд байгаа хүмүүс хүртэл хэлж байгаа. Тэгээд хоёр ингээ баг муудалцдаг юм уу гэдэлтэй. Тэрийг одоо би болгож ин доо л гэж бодож байгаа. Ганцхан миний сургалт бас мэдээж хэрэг айгүй сайн нөлөөлсөн. Тэгээд тэр нь нөхөрт маань хүрээд нөхөр маань эргээд бас хариу үйлдэлнэ. Тэгж нөгөө нэг аль болохоор ингээд юу болохгүй байгааг нь болохыг ингээд ярилцаад тэгэж те тэрийг яаж шийдэх үү гэдэг дээр бас шийдвэр дээр ярилцдаг тийм бас арга барилууд сууж байгаа гэх юм уу да. Яг зөв. Тэгэхээр одоо зарим эмэгтэйчүүд маань жоохон удирдах тий албан тушаал дээр ажилтдаг байгаа захирлын алба. Тэгээд ирэхээр өөрийн мэдрэлгүй бас гэртээ ирээд тий яг захирлынхаа ажлыг хийгээд даргынхаа ажлыг хийгээл автоматар тэр одоо характер гарч идэг. Тэгээ энэ бол нийтлэг байдаг л та. Тэгээд ийм захирангуу тушраангуу дээрээс ярих үед ямар ч одоо эр хүнд таатай байдаггүй. Тэгээ хариу үйлдэл нь бол яг л танаа хүн шиг те хүүтэн хүндээ болж эхэлдэг, харилцахгүй болж эхэлдэг, дургуутсч эхэлдэг те. Гэтэл нөгөө эмэгтэй хүн хариу үйлдэлээ засаад ирэх үед те илүү ингээд чамайг хайрын харцаар хараад чамайг ойлгохыг хүсээ зөөлөн дулаан хандаж эхэлсэн байна тийм ээ. Тэгэхээр нөгөө хосын харилцаа гэхээр л манайхан тэгж боддог л доо бүр нөгөө салтын ирмэг дээр ирсэн бүр сүрлийнхаа одоо ирмэг дээр ирэхээрээ л хүн хосын харилцааны сургалтанд суудаг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Гэтэл одоо гар утас яаж байгаа л маш хурдтайгаар эхнийхийг нь ойлгож амжаагүй байдал шинжлэгддэг шиг бид нар нөгөө хосын харилцаагаа бас ингээ өдөр болгон шинчилж те шин зүйлээр баяжуулж одоо өргөжүүлж авах нь бидний өдөр тутмын амьдралын чанар аз жаргалд маш чухал нөлөөтэй байдаг тийм ээ. За тэгээ Ариунад маань өөр одоо гэрэлтэн гэргийгээс авч хэрэгжүүлсэн бас одоо ингээд сонсогч одоо эмгтээчүүдтэй бас хандаж аягүй чухалчилж хэлмээр байгаа зүйл бас юу вэ? Гэрэлтэн гэргийг суралдаг басаа эхнээсээ дуустлаа бол үнэхээр бас бүгдийг хэрэгжүүлэхээр сургалт гівчиг бас нөгөө би 2 удаа суусан нэг нь онлайнаар нэг нь нөгөө яг танхим хэлбэрээр суусан. Тэгээд тэнцэнээс ер нь 2-3 зүйл хэрэгжүүлээд байгаа. Ерөнхийдөө бол цаашдаа бас илүү их суралж хэрэгжүүлмээр. За түүнд нь юу агаад байгаа гэхээр нэг болохоор зэрэг нөхрийгөө ойлгож халамжлах гэдэг дээр бас тэрийг бас сурж хэрэгжүүлж байгаа. Магтаал гэсэн хэсэг байгаа. Тэрийг бас ингээд хэрэгжүүлж байгаа. Тэгээд гэртээ болохоор аль болохоор бас нөгөө нөхрийгөө ирэхээс ихсийгээд уурлаа сууж байхгүй тий. Аль болох бас өөрийнхөө царай зүсийг янзлах, хоол ундаа гоё хийх тий. Хүрээд ирэхэд нас нэг ингээд энэ нэг дулаан уур амьсгал нөгөө ирэх дурын хүртэл тийм зүйл дээр бас айгүй анхаардаг болсон. Тэгээ ингэснээр болохоор зэрэг маа нөхөр бас мэдээж хэрэг маа нөхөр ингээд гэрлүүгээ ирэх гэж ер нь л яардаг. Гэтэ сүүлийн үед ирэхдээ айгүй тийм одоо хайр гэрэлтүүлж орж ирдэг. Орж ирээл намайг хараал шууд харж ирэл үнсдэг ч юм уу тэгэл нөгөө нэг тийм одоо хүсэлтэйгээр ирдэг болсон. Тэгээд ийм зүйлүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Тэгээ мэдээж хэрэг бас төгс биш. Гэхдээ цаашдаа бас нөгөө уламжлал илүү болох тал дээр бас ажиллаж байгаа. Одоо нөө эр хүний гэртээ ирэх үед нь гэдэг талаар л айгүйх яриад байгаа шүү дээ тий. Яг л одоо айл гэрээ өрхийн тэрүүн гэртээ ирэх үед бид нар яаж ухтахаас яг тэр үдшийн одоо уур амьсгал бүхэлдээ одоо хамаардаг тий. Тэгээ Ариуна манаас өөртөө хид хідэн зүйлийг ч гэсэн ингээд яг л хүлээж аваад ингээд хэрэгжүүлж байгаа нас айгүй гоё байна. Тэгээд түрүүн бас ингээд хоёлаа зүр чөлөөтэй ярьж хахад нөө хайрын 5 ил гээд бас ярьсан тийм ээ. Тэгээ гэрэлтэм гэргийн сургалтын маань 2 дугаар шатанд орж ирдэг. Тэгээ хайрын 5 илийг та хоёр бүр нилээдгүй судалсан юм а да. Тэр талаараа бас ярьж өгөөч. За тийм хайрын 5 илгээ тийм сургалт бол бас үнэхээр яг хүмүүсийг бие биенээ ойлгоход туслах бас хамгийн том тэр юу юм уу да хэрэгсэл юм уу да гэж хараад байгаа. Тэгээд би бүр тэр сургалтыг ороод тэгээд бүр тэр номыг хайгаад тухайн үед бас тэр ном олдохгүй байсан. Нөгөө дууссан байсан. Номын дэлгүүрүүдээр тэгээд бүр хайсаар агаад тэгээд олоод авсан байгаа. Тэгээд тэр номыг ингээд би өөрөө уншсан. Одоогийн манай нөхөр уншиж байгаа. Тэгээд тэнцэнс юу ойлгож байгаа вэ гэхээр
Бид хоёр бас тэр номыг уншихаасаа өмнө хоёулаа би тэр сургуультанд суугаад тэгээ дараа нь бид хоёр тэр хайрын 5 хэлний тест байт юм байлээ. Тэгээ тестийг аваад хоёулаа тест үзээд хин яг ямар хайрын хэлтэйгээ бас үжиж сонирхоо тэгээд ойлгоё те яг бид нар ямар хайрын хэлээр ярих хэвтэй. Тэгээд тэр хайрын хэлийн бид хоёр одоо манай нөхөр болохоор зэрэг те магтаал, үйлчлүүлэх тийм хоёр хайрын хэлтэй байсан. Би болохоор зэрэг нөгөө урмын үгээр тэтгэдэг хүн байсан. Тэгээ энэ одоо үүнийг ойлгосоор бид хоёрын бас харилцаа нилээдгүй нааштай болсон гэж харж байгаа. Тэгээ магадгүй би бас нөхрийгөө ингээд үтсэн хичээлээ гэртээ давтангаа айгүйх магтдаг байсан. Магтдаг болсон. Тэгээд би ингээд магтаад ирэх үед манай нөхрийн бүр ингээд цаанаасаа нуруунд тэнийгээл толгойн ингээд өндийгөөл шал өөр болоод өстой мундаг шүү гэж одоо тий яг мундаг шүү гэж магтгүй чи бол одоо тийм одоо мундаг хамгийн сайн гэрийн эзэн хамгийн сайн хань тэгээд хамгийн мундаг одоо мэдрэмжтэй гоё залуу энэ төр гэх юм бол тэр чинь ингээл айгүй гоё болоод дэлгэрээ. Тэгэл чи өстой энэ англи хэлийг маш сайн сурж ийн гэх юм уу чи илүү их нөгөө гүнзгийрүүлж сурч чадчихээн гэх юм уу. Тийм үг хэлэх үед одоо илүү их нөгөө хичээж байгаа, илүү их нөгөө сурах гэж илүү нөгөө миний мэдэхгүй зүйлүүдийг хүртэл ингээд надаа бас хийж өгдөг ч юм уу. Тэг ингэдэг юм байна, тэгдэг юм байна. Тэгээд чи их гоё ингээд дуунууд их гоё дуулдаг, гоё дуучин залуу гэх юм бол одоо янз бүрийн гоё дуу тэ англи хэл дээр орс хэл дээр хэдийгээр тэр дуугүй баг утгыг ойлгохгүйсэн ч гэсэн яаж хийж байгаад ойлгоод тэг бүр яг гонгийн дуу бол гонигтай ч юм уу тэ дуулдаг ийм зүйлүүд гараад өөрчлөлт гараад тэгээд би болохоор зэрэг нөхөрөөс айгуу гоё урмын үгтэй захиа авч үзсэн хидэн удаа. Тийм тэгээд өчигдөр уржигдэрхэн бас ингээд нөгөө мессенжерээр надад чи бол миний хамгийн хайртай нархан хамгийн хайртай гэргийн мэн гэж хэлсэн. Тэгэл эхлэнгүүд би чинь нөгөө ажил дээрээ зүгээр баг нисэл явчихаа. Тэгээ бараг газардахгүй байсан. Тэгэд ингээд ирэхээр нөгөө бит хоёр би гэртээ ирэхдээ бөө аж жаргалтай ер нь манай нөхөр намайг хүлээхдээ бөө аж жаргалтай намайг хүлээгээ сууж байгаа тий. Тэгээ иймэрхүү харилцаа бас айгүй хэрэгтэй одоо ялангуяа хавар болж байгаа. Бүр хэрэгтэй байгаа. Ер нь бол аль ч үед хэрэгтэй те хайрын хэл гэдэг бол бас тэрнэнгээр ярьснаар бид нар бас бие биенийг ойлгож ийн хэрэлдэх муудалцах те тэр зүйл айгүй багасж ийн. Тэрэн дээр бол бас ер нь бол хайрын хэлийг аваад уншаад судлаа сургалтанд суух нь бол айгүй хамгийн зөв юм байна гэдгийг ойлгосон. Яг үнэ хайрын хэлэхээр зарим одоо сонсогчд маань мэдж байгаа хаа зарим нь яг юу яриад байна ч гэж бодож иж магадгүй. Хүн ер нь хайраа илэрхийлэх болон хайрыг ойлгох юм 5 янзын одоо арга замаар ойлгодог гэд те Гэри Чепман гэдэг юм доктор хүн гаргасан ийм одоо зүйлийг ярьж байгаа. Тэгээд эхнэр нөхрөөд яг бие биендээ хайраа үзүүлэхдээ өөр өөрийнхөө арга замаар өөр өөрийнхөө аялгаар ярьдаг байгаа. Тэгэл яг л өөр шигээ нөгөө нөхрөө бас хүлээдэг. Миний хувьд бас тийм. Манай хүний хайр болохоор ингээ халамжлан тусалж одоо миний эргэн тойронд байгаа л тий хоол унд ингээл надад үйлчлэл гэр орны бүх юмыг амжуулж байгаагаараа ингээд би чамд хайртай би энэ одоо гэр бүлийн төлөө байна гэсэн тэр одоо сэтгэлийг илэрхийлдэг. Гэтэл би болохоор тэрийг юу гэж ойлгоод идэг вэ гэхээр гэртээ сууж байхад манай он гаднаас орж ирчээд намайг юусэн анхаарахгүй тоохгүй тойрол гэр цэвэрлээд гүгээд ахаар намайг одоо цэвэрлээгүү гэж хэлж байгаа юм бах та гэдэг. Наатаа орхичооч тий, наатаа тавьчаач тий. Зүгээр наашаа суугаад ингээд ярил л та тий. Цай хоолоо идэж уулдаач гэдэг юм ингээл. Миний хувьд болохоор ингээд нөгөө хайраа илэрхийлж байгаа арга зам нь надаа аюу төвөгтэй байдаг байсан. Тэгээд яагаад эрэгтэй хүн бийж юм одоо галтгооны юмд оролцоод байгаа юм бэ гэл ингээл уурлаа. Тэгэл нөгөө өөрийнхөө ингээд манай хүн хайрлаж байгаа гэдгийг юусоо ойлгохгүй. Гэтэл миний хайр илгэсэн чи халамжлан туслах, үйлчлэх юусоо биш. Яг л нөгөө бүтэн анхаарал хуваагдаагүй анхаарал гар утас бариагүй удирдлага бариагүй хаашаач хинтээ ч юу ч яриагүйгээр хүүхдүүдээ ч гэсэн магадгүй унтуулчаад зөвхөн намааг ингээ анхаарад суух тэр 10 минут би тэр 10 минутаар бараг 1 сар амьдрна бараг 10 хоног амьдрна яг ингээ намайг анхаарад те ихнэрээ ингээ сонсоод ч байд юм уу эсвэл хоёулахнаа нэг гоё кофе шопт суух ч юм уу те заримдаа одоо ингээ айгу завгүй болохоор манай нөхөр хоёлоо юу их үг асуухаар нь онцгой таавар шиг байгаад байх ш би ингээ харин хэлээрээ яриулмаар байна хоёлоо өдрийн хоолны цагаар манай ажлын ойролцоо тэр одоо те хоолны газар хоёлоо тим хоол гэхээр тэгээ хоёр талаасаа уулзаад хоёулахнаа байгаа туц мцнуудаа ингээ жоох унтраагаад өөдөөс хард сууж агаад ойр дидэг гоё хоолоо идээд энэ надад маш гоё таалагддаг намайг маш их хэрчвчээр цэнгэлдэг тэгээд цэнэглэгдсэн хүн яах вэ гэртээ очиод нөхрийнхөө өсөд байгаа үйлчлэгийг тултал нь хийнэ зүтэй урд тойн оролцд цэмцээлгээл манай болохоор гэр орон цэмцээгээл хоол унд намттай цагтаа гараал өөрийг нь яг ариунагийн нөхөртэй адилхан юм байна магтаад л урамшруулад л те миний хань өстой сайхан хань те мундаг хань энэ гэрийн ганц өмгтөр шиг тулгуур минь
ингээл хань ижлээ магтаж урамшуулаад хийж байгаа болгоныг нь заримдаа ингээд ирэх хүмүүс шантардаг тий олон ингээд саад өөрөөс нь шалтгаалаагүй ингээд ажил амьдрал дээр саад учирдаг тий тэр болгон дээр нь ч гэсэн ингээд урамшуулж хилдэг тий чи хамгийн сайнаараа өдөр болгон хийж байна. Тэгэд би ийм одоо хэмжээнд ингэж хүрснээр ч би бол бахархаж байна. Чам шиг ингэж явж байгаа хүн бол үнэхээр би болох олж харахгүй байна. Гэт нэг нөхрийнхөө тэр хичээл зүтгэл тэр зориулалт те тэр одоо удирдлага тэр юмаа одоо хийж явж байгаа манлайллыг одоо хэлж өгч гэдэг юм уу. Ийм зүйлийг ингэ сонсохоор бас амар ингээл цээж нэг айгу баяртай болдог юм байна лээ. Тэгэхээр нөгөө нотыг олж дарнаа, конопыг олж дарнаа гэдэг энэ хайрын хилч нэрээ ямар чухал юм бэ гэдэг. Тэгэхээр та хоёр ер нь хайрын хилээр хизэнээс эхлээд ярьчив. Тэрнээс хоошоо ингээд харилцаач ийм гоё болчихв. Сүүлийн үед ийм гоё байгаад дээ нөө шинэхэн хосууд шиг те. За би болохоор сургалтанд 2019 онд суугаад эхний үед болохоор надад жоохон хэцүү байлаа. Нөгөө яг ийм юм одоо шинээр өөртөө дасгаж авч байгаа те хүм магтах гэдэг хүртэл амнаас нөгөө гарах үг хүртэл айгүй хэцүү те. Яг юу гэж магтах уу? Тэгээ энэ хүнд яг тэр магтаал нь хүрэх үү гэдэг дээр бас айгүй боддог байсан. Тэгээ 2020 оны баг дундаас эхлээд ерөнхийдөө бол нөгөө нэг дахиад онлайн сургалтанд сууснаар бас арай жоохон чөлөөтэй илэрхийлж эхэлсэн гэж бодож байгаа. Эхний сургалтаар мэдээж яриг авсан. Тэгээ тэрийг ингээ хэрэгжүүлэх гээд үзээд байсан. Магадгүй зарим нэгэн дээр нь бүдрээд байсан бол онлайн сургалтанд сууснаар би ингээд арай бас за ингэж харах юм биш те ингэж магтах юм байна те тэн дээр ингээд бид нараас суугаад нөгөө бусад эмэгтэйчүүдийг яаж магтдгаа хуваалцсан. Тэгээ тэнцэнээс би бас ингэж магтах юм байна. Ингэж урамшуулах юм байна гэдгийг авснаар би бас ингээд нөгөө тэрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эхлээд манай нөхөр бол жоохон даалгавраа хийгээд нөгөө гэж харагддаг байсан. Тэгсэн сүүлийн үед болохоор тэр нь айгүйхэн таалагдаад тэрийг ингээд нөгөө уухгүй нэг өдөр биш те ингээд нилээн хэдэн өдрийн ирэхээр энэ ингээд нөгөө өөртөө бас ийм юм хийгээд байгаа юм байна. Өөртөө суулгаад байгаа юм байна гэж бодсноо. Тэгээд өөр болсон. Тэгээд ерөнхийдөө бол бас сүүлийн одоо 2020 21 онууд ч бас нөгөө гэртээ нилээн байлаа. Зарим хүмүүс бол те нөгөө гэр бүлүүд бол тэр үед бас саллах сарних дээр хүртэл тулж илаа нөгөө би энийгээ те ойлгохгүй. Яг тэгэхээр цуг байдаггүй байсан. Гиг цуг байдаг баснаас бит хоёр болохоор зэрэг яг тэр үеүүдэд нөгөө энэ хайрын хэл тэгээд нөгөө гэрэлтэм гэргийн сургуулийн ачаар бид хоёр илүү дотносон илүү цуг байх нь ямар гоё юм бэ те би энэтэйгээ ингээ байх өглөөс хэрэг өдөржингөө байх те тэгээд тэр нь айгүй бүр их таалагдаад улам илүү дотноссон болов гэдэг би бол ер нь дотноссон гэж харж байгаа. Тэгээд маань нөхөрч гэсэн ерөнхийдөө бол бас тэрэн дээрээс илүү их юм сураад одоо бас өөрөө тэр хайрын 5 хэлийг уншаад тэгээд бас надад хэрэгжүүлдэг. Тийм тэгээ явж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө гэрээсээ ажиллаж байгаа энэ хүнд үеүүдэд айгүй тэрийг айгүй гоёор давсан гэж би хараад байгаа. Тэгэхээр одоо карантины үед бол олон гэр бүл зөрчил маргаантай байхад танаа гэр бүл бүр илүү халуундуулан бүр илүү өөрийгөө ойлгоод анх нөө бид нар дурлж явах үед ерөөсө салж чаддгүй шүү дээ. Ингээл ерөөсө хамтл байгаа даймаар. Ер нь бол тийшийг нилээд өгчээ. Ер нь бол тэгсэн шүү. Одоо ер нь тийм л байгаа. Тэгэхээр нөө хосын харилцаан дээр ингээ халуун дулаан байдлаа хадгалах, энийгээ нөгөө услах, тордох гэж бид нар яриад байдаг тийм. Тэгэхээр яг хос хоёр өөрсдөө хоорондоо халуухан, дулаахан ийм одоо харилцаатай байх юм бол амьдралд гарч болох олон саад бэрхшээл олон асуудлуудыг даван гарч чаддаг. Яг энэ харилцаа жоохон холдоод жоохон хөндөрөөд эхлэх юм бол дараагийн харилцаа буюу дараагийн асуудлууд одоо ундарч эхэлдэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань одоо подкастны одоо гол одоо хэлэх зүйл маань те баг ер нь юм одоо дурлж исэн тоо хоёрын те анх одоо бие бинийгээ харж хайрлаж хайлж урсж исэн тэр одоо харилцаан дээрэл гоё шинжлэл хийж явах хэрэгтэй юм байна тийм үү? Тийм яг тэгж ойлгож байгаа. Анх бол мэдээж яриг тэгээ дөнгөж би энийгээд харж байгаа хүмүүс бол их л гоё байгаа тий. Тэгээ хоёлаа цуг ингээл хөтөлцөө болоо. Тэгээ шүн олонгуучд орой олонгуудаа бушуу өглөө болоос баг л дээ дахиад нөгөө цуг хамт байх юмсан гээд тэгээд бас нэг хэдэн жил ингээд 2 3 жил яагаад гэрэнгүүт тэр юм хуучирч эхэлдэг тий. Тэнгүүт ингээл улмал холдоол улмал нөгөө нэг гэрийн ажил дарагддаг ч юм уу тий. Өөрийнхөө ажил дарагддаг ч юм уу өөрийгөө одоо өөртөө цаг зав гаргадаггүйгээс ч юм уу ерөнхийдөө бол холдоол тэгэл нэг тий хаяа нэг уулзахаараа нэг юм ярьсан яриагаа болоод орхиол идэг байсан бол одоо ингээд цуг байх чи ийм одоо нөгөө нэг хэрэгтэй юм байна. Тэгээ одоо ингээд өдөр болгон битээр ингээд амар аж жаргалтай сэрж ийн орой ундахта тий. Би энийг яста сайхан амраараа гэд үнсээд унтуулж ийн. Тэгээ ямар ч байсан ажилдаа явах болгонд өглөө одоо ингээд ажил руугаа явах болгонд нөхөр маань бас үнсээд үддэг. Тэгээд ирэхэд бас үнсээд үддэг. Тэгэхээр энэ ингээд зүйлүүд ингээд хөвшээд ирсэн чинь ерөнхийдөө тийхгүй ганц нэг өдөр ахын би бас гайхаад ингээд зогсоод идэг. Бүр ингээд яагаад манай нөхөр ингээд бүр цаанаас ирэн эртэлтэй орон дээр хөвчихсэн бол
босоод ирээд үнсэл нь би тэгээд үүдэнд гарахгүй зогсчихл байдаг. Манай хөрөөсөө мэддэг. Тэгээд намайг зөксөд ангууд нээрээ тийгээ хөрөөд ирдэг. Тийм болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бас нөгөө битэрийн харилцаа бас айгүй сэргсэн. Тийм тэгээд ер нь бол хуучин бас анх бол залуу байсан тийм мэдээж ирэг залуу насны нөгөө галдуул гэдэг шиг одоо бол мэдээж ирэг бас олон жил болчлоо 8 жил цуг амьдарч байгаа юм байна. Тэгж бодохоор зэрэг баг харилцаа тиймэрхүү байх янз нь байсан бол одоо бол бүр илүү баг миний бодлоор бол өмнөхөөсөө ч илүү нөгөө би энийг ойлгодог болсон. Тэг айгу тийм аж жаргалтай байгаа гэж бол харж байгаа. Тий. Сонсоход тест ямар гоё сонсогдож байна. Тэгээд ер нь Монгол одоо гэр бүлүүдийн статистикийг хараад үзэхэд гэр бүл салалт 10-аас дээш жил одоо хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг байгаа. Тэгээд анхны гарч байгаа зөрчлөөс ихсүүлэл нөгөө зөвхөн дурлж байгаа үедээ л хоёр биендээ цаг зав, дурлалтаа цаг мөнгө зарцуулдаг байжгаад гэрэлсний дараа нөгөө амьдрал ах өөр хүүхэд гээд ерөөсөө тэр харилцаагаа хаяад хайр гэж байдгүй юм байна тий. Хайр нөгөө тухайн үед л байдаг гэж яриад гэтэл хажууд нь хичнээн сайхан эмэгтэй, хичнээн сайхан хань байгаад байгааг олж харахгүйгээр тэр харилцаагаа ингээ баг багаар мөхөөчдөг байгаа. Тэгээд 10 жил гаруй ингээд явцсан харилцаа чинь сэрхэх гэд маш хэцүү байдаг тийм ээ. Тэгээ ариунаа маань сая хэллээ шүү дээ. Одоо хурмаа игээд 3-аас 4 жилийн дараа гэрэлтэм гэргийд сураад яг хэрэгжүүлж эхлэхэд ерөөсөө нэг л юм ив хаагүй тий. Эхлээд нэг л учраа олохгүй оюу ойлголтыг авцсан байдаг. Яг ингээ амаараа хилээд ингээ явах гэхээр бас жоохон туршлага дутаад байсан бол яг танхимын одоо онлайнаар их сураад бусад эмэгтэйчүүдийнхаа бас тэр яриа хөөрөнөөс баяжуулаад бас хэрэгжүүлсэн. Тэгэхээр сонсогч бүсгүйчүүдтэй хандан хэлэхэд хэрвээ хосын харилцаанд шинжилэл хийх гэж бол танд хугацаа орно. Тэгээд өнөөдрийг хүртэл та магадгүй хэдэн жил амьдарсан бэ? Та нэг шин зүйлийг сурах гэж магадгүй нөхөртөө талархдаг, сайхан үг хэлдэг болохын тулд 1 сарын турш яг л тэр зүйл дээрээ төвлөрөөд те би өөрөөр яаж илэрхийлж болох вэ ч гэдэм үү. Ингэж одоо зориулт гаргаснаар бидний харилцааны чанар баг багаар одоо дээшилдэг байгаа. Тэгэхээр бас бити бууж өгөөрөө. Тэг харилцаа гэдэг чинь ийм гоё уян хатан те сэргэх үедээ сэргэж чаддаг. Анхаарахгүй тордохгүй яваад л байвал эргээгээд тийм бөхдөг ийм зүйл байгаа. За тэгээд хамгийн сүүлийн үгийг одоо ариун надад үлдээе. Тэгээд сонсогч бүсгүйчүүдтэй хандан одоо яг юу гэж хэлмээр вэ? Тэгээ хоёулаа подкастаа бас өндөрлөгийн цаг манаас нэлээд явсан байна. За сонсогч бүсгүйчүүдэд хандаж ерөнхийдөө бол бас зүв байгаа тий. Одоо ямар нэгэн асуудалтай байгаа бол мэддэг чадах газар хандах хэрэгтэй. Бас сургалтаар өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Ялангуяа бас яг ингээд гэр бүлийг гэдэг зүйлийг бол ер нь эмэгтэй хүмүүс нэг тавьдаг байх ёстой гэж би бол сүүлийн үед үздэг болоод байгаа. Тэгээд ажил мэдээж ирэх хүн эмэгтэй хүнд хэрэгтэй боловч гэр бүлд зарцуулдаг тий. Бид нар одоо ажил дээр жишээл 8 цаг болж ивэл бид нар гэр бүлдээ үлдсэн 16 цагийг зарцуулж идэг учраас тэрэндээ илүү дулаан уур амьсгал үүсгэх нь бол хамгийн зөв юм байна гэдгийг бас захимаар байна. Тэгээд тэр зөв харилцаа гэрлүүгээ яардаг болох гэртээ очиод тэр дулаан харилцаатай байхын тулд бол мэдээж ирэг энэ гэрэлтэм гэргий сургалт мөн бас энэ хайрын 5 хил гэсэн тэ ном тэгээд тэр сургалтуудыг бас хамтраад үзээд тэгээд иймэрхүү зүйлээс бас хүн айгүй их одоо бусдаагаа харилцаа бусад эмэгтэйчүүдээс бас тэ юун дээр алдаад байсныгаа бас айгүй их олж хардсан байлээ. Тэгэхээр бас тийм юм танхимын сургалт хүртэл айгүй ингээд тэ нөгөө бие биентэйгээ харилцах чөлөөтөө илэрхийлэхээс их одоо ингээд эхлээд өөрийгөө бас ингээд нээдэг юм шиг надад бол санагдаад байгаа. Бид нар болохоор жоохон дотгошоогоо байгаад байдаг. Тэгээд тэрийг нөгөө чөлөөтөө ярьдгүй хаад чөлөөтөө яриад эхлэнгүүд за нэрээ тийм штэ гэдэг зүйлийг авдаг. Тэгэхээр бас сургалт гэдэг зүйл хүнийг бас зүгээр нэг цэнэглээд орхихгүй те тэрийг бас ингээд амьдрал дээр минь гаргаад хэрэгжүүлээ. Амьдралыг минь бүрэн одоо ингээд те бараг 360 градус эргүүлдэг. Тэгээд энэ нь бол ингээд буцаад ингээд бидний амар тайван амьдрах, аж аргалтай байхыг хүнс болж байгаа учраас тэгээд бүсгүйчүүдээ бас үнэхээр бас энэ сургалтанд хамрагдах, тий, сурах, тийм өөрийгөө цэнэглэх, өөртөө цаг зав гаргаж байгаарай, тий. Өөрийгөө бас хайрлаарай, гэр бүлээ хайрлаарай, гэр бүлээ нэг тавиарай л гэж хүсье да. За баярлалаа. Тэгээд өөрийнхөө амьдралаас бас нэг нөгөө бидэнд хуваалцаж, ялангуяа тэр гоё сэтгэл сэргсэн сайхан түүхүүдийг бас ярьсанд маш их баярлалаа. Тэгээд ариуныхаа амьдралд бас аз жаргал, баяр баясгалан эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Тэгээд сонсогч эмэгтэйчүүдийнхээ ч гэсэн хосын харилцаанд бас халуун дулаан, баяр хөөртэй, тэ нээлттэй тэр халуун харилцааг бас хүсээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөж байна. Баярлалаа. Баярлалаа сонсонд.